За юу бацхан та бүхэнд өглөө орой болон шөнийн мэндийг хүргье. Тэгээ өнөөдрийн сонгож авч орчуулгаар болсон дуу маань энэ Eminem-ийн дуулсан Kill Shot гэдэг хүнд Machine Gun Kelly зориулсан DC-ийн орчуулж авч биш сонгож авч орчуулахар болоо. Тэгээд тэр юу YouTube дээр poll яваад байгаа шүү. Тэгээд тэр poll-оор бас юунуудын хамтлагууд рэперуудын санал аваа. Тэгээд тэндээс хамгийн их авсан саналын юу дуучид юм уу рэперийн сонгоод дуу хийж байгаа шүү. Тэгээд тэрэнд идэвхтэй оролцоорой. Тэгээд өнгөрсөн 7 хоногт нэг poll явуулсан. Тэрэн дээр Eminem 55% саналаар юу хамгийн их санал авсан болохоор тэгээ энэ дууг хийж байгаа маас энэ Kill Shot-ыг орчуулаач гэж бас нэлээд асуугац. Тэгээд энэ нэлээд урт видео болох бах. За тэгээ одоо дууг орчуулаад эхлэе. Rihanna just hit me on a text. Last night I left hickeys on her neck. Wait, you just dissed me, I'm perplexed. Insult me in a line, compliment me on the next. Damn, I'm really sorry you want me to have a heart attack. Was watching 8 Mile on my Nauta track. Realized I forgot to call you back. Here's that autograph for your daughter. I wrote it on a starter cap. Stand, son, listen, man, dad isn't mad, but how you gonna name yourself after a damn gun and have a man bun? За тэгээ саяны явдаг бол ерөөсө дуу л ерөнхийдөө нэг 70-80 дэм бадаг бүрнөөс бүрдсэн юм урт дуу, урт үгтэй юм, урт олон мөртэй юм дуу байгаа. Тэгээ дахилт махил нэтэрэ гэсэн байхгүй шууд авчиж байгаа. Тэгэхээр яг хав бүр ингэж нарийн детальчтэй бүр ингэж нарийн орчуулахгүй ерөнхийд нь ингэж утгыг уншаад орчуулаа авчаа. За тэгээ ерөөсөө эхнээсээ бол ойлгомжтой те. Rihanna над руу мессеж өгсөн. Тэгээд өнгөрсөн шөнө чи миний хүзүүн дээр ингэж хүзүүг шимтсэн. Тэгээд юу хик үлдээсэн байна. Одоо хүзүүний шимээс гэх юм уу те. Тэгснэ үргэлжлээд те Machine Gun Kelly чи намайг DC хийж байгаа юм уу? Би гайхчлаа. Тэгээ нэг мөр дээр болохоор чи намайг insult хийгээд одоо муулаад нөгөөдөгтөр болохоор compliment одоо юу гэдэг те ингээд магтаад байна. Тэгээд 5 дахь мөр нь damn I'm really sorry you want me to have a heart attack гэхээр чи би тэ чамд үнэхээр яаж байна. Sorry одоо тэ уушлаарэ мэдрэж авч байна. Яагаад тэгэхээр чи намайг миний зүрхийг хаагдуулах гэсэн. Тэгээд би энийг хэлэхдээ өөрийнхөө тоглосон 8 Mile гэдэг киногийн гүйлтийн зам дээр гүгээд үзэж байна. Realize I forgot to call you back. Тэ би чам руу залхаа марчжээ. Here's an organ for your daughter. Гэхээр тэ энэ миний гарын үсэгтэй чиний охин зориулсан гарын үсэгтэй starter cap. Starter гэдэг нөгөө брэнд байдаг шүү дээ. Тэрний малган дээр ингээд зураад нөгөө stand дээр бас stand-гийн дуун дээр бас тэгдэж шүү дээ. Тэр л яваад. Тэгээ үргэлжлээ stand son listen man that isn't mad гэхээр тэ одоо тэ сонс залуу маань аав чинь ууртай биш байна. How you gonna name yourself the damn gun and have a man bun гэхээр чи өөрийгөө яаж ингэж өөртөө буунаа нөргсөн юм бэ? Тэгсэн хэрнээ чи өөрөө юм man bun гэхээр чи нөгөө урт үстэй залуучууд чинь толгой дээр үсээ боочдөг шүү дээ. Тэрийг шоолоодлах шиг л байна л да. За ингээд эхний нэг 10 дэм үр 10 идэж шүү дээ. Тий ингээд дуусч байгаа. Тэ энэний дараа бас хэсэг хэдэм үр орж ин тийш нь орё. Giant smoke, eyes open, undeniable. Supplying smoke, got the fire stoke. Say you got me in a scope, but you grazed me. I say one call it in a scope, and you Swayze. Your reply got the crowd yelling woo. So before you die, let's see who can out petty who with your corny lines. Slim your roll, Al Kelly, ooh, but I'm 45 and I'm still outselling you. By 29, I had 3 albums that it blew. Now let's talk about something I don't really do. Go in someone's daughter's mouth, stealing food, but you're a fucking molehill. Now I'ma make a mountain out of you. Ho, chill, acting like you put the chrome barrel to my bone marrow. Gonna bitch, you ain't a bow and arrow. Say you run up on me like a phone bill, spraying lead, playing dead. That's the only time you hold still. За тэг сайн явсан үргэлжлээд бас нэг хэсгийг тастаад орууллаа. Ахиж хэд ч ингэж тастдаг юм байгаа юм да мэдхгүй. За тэгээд Giants walk eyes open undeniable. Blind smoke got the fire stoke. Тэгэхээр Giants гэдэг нь одоо аврах том амьтдаас ирсэн нүдэн онгорхоо үгүйсгээ аргагүй. Утаг supply хийж байна. Тэгээ галыг асаасан гэж юм одоо юу гэж нэгсэн та чи хамаг юм ихлүүлчлээ те том амьтныг ингэ сэрээчлээ гэж өөрийгөө хэлээл. Eminem өөрийгөө л даам шиг байна. Тэгээд дараагийн мөн say got me scope but you graze me гэхээр яг scope гэдэг нь юу юм бэ лээ тэр бууны тэр юу гэдэг нь байгаа хардаг нөгөө нүх дуранч гэх юм уу те. Тэгэд намайг яг тэр нөө Machine Gun Kelly хэлэхдээ Eminem-ийг онилцоо ингээ бууныхаа юугаар хараад ингээ байж байна.
тэгээ тэрийг хэлэхдээ яг би нөгөө наа чин юу жишээ наа чин зүгээр те намайг зүгээр хөнгөө нэг ингээд салхиар өглөөж байгаа юм шиг би нэг юу ч мэдрээгүй их сутгатай юм яваад байгаа юм байлаа. Тэгээд I say one call to Interscope and your Swayze. Яг Interscope гэдэг нь хэний Eminem-ийн хараалагддаг студид. Тэгээ нөгөө хин чин Machine Gun Kelly ч өөрөө болохоор Puff Daddy-гийн Bad Boys хамаардаг юм байлаа. Тэгээ your Swayze гэдэг нөгөө Sway гэдэг нөгөө DJ rapper байдаг шүү дээ. Одоо нөгөө юу радио host most хийгээддэг. Тэгээ тэрийг хилээд байгаа юм байлаа. Тэгээ үргэлжлээд Your play got the crowd yelling woo гэхээр яг хин Machine Gun Kelly Detroit тоглолт хийж байгаад Eminem-ийг дилсэн киш шатаад дууссан чи тэнд хүмүүс нь woo гэсэн юм ааш тий. Тэгээд so before I die let's see who cannot pity who гэхээр тэгээд чамааг өгөхөөс өмнө хин хинийгээ одоо тий дийлж ингээд одоо хин хинийгээ одоо муугаар одоо юу гэдгийг үзүүлж харуулж чадах гэдгээ харъя л гэсэн утгатай мөр явж гин. Тэгээд Richard Corneline Slim you're old гэхээр тэгээ чиний инээдтэй мөрнүүд Slim чи өгшин гэсэн тийм юм юу. But I'm 45 I'm still outside нэг би 45 таа гэсэн чамаас их хэмжээний тэ CD зарж байна. Би 29 таа байхдаа аль хэдийн 3 альбом миний хийжсэн альбомуудын 3 нь ингээ бүр тэ platinum юу гэдэг одоо ингээ амар дэлхийд даяар зарагдаад ингэсэн. Одоо харин одоо миний хийдгүү зарим нэгэн зүйлийг яриа. Яг хин нэгний охины амнаас хоолын булах шиг гэдэг яг хин Eminem нөгөө Machine Gun Kelly нөгөө Hailey гэдэг охины нөгөө Instagram-ыг харчаад амар хат мат гэж бичсэн маш тэрэнд нэмзэглээд Eminem бас яагаад байгаа юм бэ? Тийм бас тэрнтэй холбоотой мөрөл явж байгаа юм шиг байлаа тийм. Тэгээд үргэлжлээд Bojio fucking mall гэдэг чинь нөгөө сохор номыг хэлээд байгаа шүү дээ. Газар ухч амьддаг. Тэгээд сохор номноор дүүрсэн тийм хийл гэдэг чинь овоогүй ч юм уу те чи бол тийм юм аа алей амтай л гэдэг байгаа маш те ама make money now юу гэхээр тэг би чамаар одоо уул өрнө одоо нэгсэндээ чамаа бодоо болгож байхгүй болгоно гэсэн утгатай тийм видео мөгөл юм шиг байлаа те хоо chill act la put your chrome barrel to my bone marrow гэхээр за яг энэ chrome barrel гэдэг нь бууны гол мол бууны одоо юу юм тэр үзүүр те тэрийг хэлдэг юм лээ те bone marrow гэдэг чи одоо одоо ясны дотор үүдэг тэр чөмөг гэх юм уу те чи одоо ингээд нэгсэндээ буу миний гавлан тулгачаад байгаа гэж бодоод байгаа юм байна. Тэгснэ Gunner beat you and a bone marrow өөрийгөө Gunner гэж хэлж байгаа юм уу те алла банд чи бол зүгээр энэ ном сумч биш те тэр тэгж дис хийж ин тэгээ үргэлжлээд тэгээ чи над дээр ийм яг утасны биел шиг ингэж над дээр хурж ирнэ гэсэн. Тэгээд spray lead гэдгийг нь ойлгохгүй байгаа. Тэр нь одоо янз янзын сэжүүр өгөх гэсэн утгатай. Янз бүрийн сэжүүрээр spray хийх ч юм уу. Тэнийг бас ойлгохгүй байгаа. Тэгээд plain dead that's the only time you hold still гэхээр plain dead гэдэг чинь нөгөө янз бүрийн болохоор өгсөн юм шиг болж үжиглдэг те. Тэр бол чиний ганц ингээд те стил хөдөлгөөнгүй байх. Ганц тэр цаг хугацаа чинь гэж доромжилж байна. За тэгээд дараагийн хэсэг рүү орё. Are you eating cereal or oatmeal? What the fuck's in the bowl, milk? Wheaties or Cheerios? Cause I'm taking a shit in them, Kelly. I need reading material. Dictionary. Yo, Slim, your last 4 albums suck. Go back to recovery. Oh, shoot, that was 3 albums ago. What do you know? Oops. Know your facts before you come at me, little goof. Luxury, oh, you broke bitch. Yeah, I had enough money in 02 to burn it in front of you, ho. Younger me, no, you'd have whacked me. It's funny, but so true. I'd rather be 80-year-old me than 20-year-old you. За тэгээ саний үргэлжлэн явж байна. Шууд орчуулаа авчаа. Чи сериал идээд байгаа мó, oatmeal идээд байгаа мó? Чи на барьцсан энэ тавган дотор чи юу байгаа юм бэ? Сүү байгаа мó эсвэл Wheaties байгаа мó, Cheerios байгаа мó гэж тэ. Тэгснэ яагаад гэвэл би наа чи тавган дотор ч юм баацсан байна. Амтекны чи тэгэхээр тэ. Тэгээд ани reading material dictionary тэ би надад унших материал хэрэгтэй байна dictionary гэж. Тэгээд үргэлжлээд Slim чиний сүүлийн 4 гаргасан альбом чинь тэ хол яваагүй it sucked гэдгснэ үргэлжлээ go back to recovery oh shoot that was 3 albums ago гэхээр мань хүнийг хэлээлээ л да чи энэ recovery чинь 3 альбомын өмнө байсан шүү дээ гэснэ чи ер нь юу мэдхөө oops гэснэ өөрийнхөө тэ чи надад ирж ингэж юм ярихаас өмнө өөрийнхөө fact-ийг сайн check хий тэ logo гэхээр алла банд минь гэж шүү дээ. Тэгээд luxury oh you broke bitch
luxury чинь нөгөө чамин тансаг байх те. You broke гэхэр чи мөнгөгүй ядуу гэсэн үг шүү дээ. Тэгснэ I had no money in 2000 to burn in front of you гэхэр 2002 он надад бүр хангалттай их мөнгө байсан. Чиний өмнө тавьж байгаад ингээ шатаачих тийм хангалттай их мөнгө байсан. Залуухан би үгүй чи бол миний хамгийн муу хувилбар. It's funny that's so true. I'd rather be 80-year-old me than 20-year-old you гэхэр энэ хэдийн нийтэд ч гэсэн үнэ би чам шиг 20 настай байснаас өөр шиг 80 настай байх хүсэж байна гэдэг чинь. За тэгээ үргэлжлүүлээ дараагийн хэсэг рүү орцгоё. Till I'm hitting old age, still can fill a whole page with a 10-year-old's rage. Got more fans than you in your own city, little kitty, go play. Feel like I'm babysitting Lil Tay. Got the ditty okay, so you spent your whole day shooting a video just to fucking dig your own grave. Got you at your own wake, I'm the Billy Goat. You ain't never made a list, next to no Biggie, no Jay, next to Taylor Swift. And that Iggy Ho, you about to really blow. Kelly, they'll be putting your name next to John, next to Benzino. Die, motherfucker, like the last motherfucker saying Haley in vain, alien brain. Satanist, yeah. My biggest flops are your greatest hits. The game's mine again and ain't nothing changed but the lock. So before I slay this bitch, I'm gonna give Jade a kiss. За үргэлжлээ явж байна. Тэгээд би хөгшинаас хүрэх хүртлээр бүгд бүтэн хуудсыг 10 настай хүүхдийн Rager ингэж rhyme бичиж чамаас илүү чаднаа. Тэгээ чиний гарч ирсэн өөрөө чинь төрлөх хотод байгаа чиний фэнүүдээс илүү одоо чиний хотоос тийм их фэн намайг дагж байна. Миний фэн байна. Жоо хүүхдүүд номж тоглоо. Би яг одоо Lil Tay гэдэг энэ жоо хүүхдийг тэг babysit-ийг харж байгаа юм шиг надад санагдчихлаа. Lil Tay гэдэг нэг жоо хүүхд үүдэн шүү дээ. Тэгээд Diddy got the Diddy okay so you spend your whole day here яг хин Puff Diddy ч нөө Bad Boy Records то хиний Machine Gun Kelly sign хийсэн тэгэл тэрийг л болоод байгаа шээ. Тэгээ shouldn't video just fucking dig your own grave гэхээр чи ингэж видео хийж тэ өөрийнхөө нүхийг өөрөө ухах гэж ингэж видео хийлээ. Тэгээ чамаа би өөрийн чин сэрэлтэн дээр одоо юу гэдэг got your own way I'm the Billy Goat тэ би чамаа ингээ өөрийн чин сэрэлтэн дээр орж ирээд чамаа ингээд goat одоо тэ одоо хамгийн шилдэг юм шиг ингээд би чам дээр ирлээ гэж юу гэж байгаа юм тэ үргэлжлэн you never made a list next to Biggie and Jay гэхээр яг тэр нэг сэтгүүл юу гэсэн юм бэ лээ хамгийн шилдэг он цаг үеийн хамгийн шилдэг рэпер гэсэн чинь нэгт нь Biggie хоёрт нь Jay-Z гуравт нь Eminem гэж листлийг л мань хэлээд байгаа юм байлаа тэгснэ үргэлжлээд чи тэ Kelly Machine Gun Kelly чи бол тэ Biggie Jay-Z дрэжүүд ингэж гарч их тим амт юм бишээ чи харин зүгээр Taylor Swift энийг SL гэсэн тийм гарууд ажууд байна нэгсэн заах өдөр чи бүгдээрээ нөө цагаан харьстай ч юм шигтэй шар устай цагаан харьстай тэг хизээч хипхоп яг энэ юунд нэх яг аль биесээр хүлэн зөвшөөрөгдөг шүү дээ тэрийг л бас хамт холбоод мань хүндис хийгээл ах шиг байдаг тэгэл Kelly they'll be putting your name next to next to Benzino Dime motherfucker гэхээр Kelly чиний нэрийг бол харин миний сонсдог рэперүүд 60 бол Benzino 2-ыг хажууд бичнэ. Тэгээ үх motherfucker гэдэг яг хөө тэр нөгөө 2000 хэдэн 2-3 онд юм аа 2000 оны ихээр 60 Benzino 2 ч бас нөгөө хиний Eminem-ийн хүүхдийн охиных нь нэр мөрөнд хэлээ. Бас энэ өдөр чи хоорондоо beefлээж тэгээ Eminem ч хичнээн гаргалаа яалаа бас тэгээд тэрнээс хойш эдний карьер байхгүй болсон гэж хүмүүс яриад юм байлаа. Тэгээд үргэлжлээ like last motherfucker sell Haley in the vein тэ хамгийн сүүлийн motherfucker миний охины нэрийг ингээд хэлсэн. Alien brain you sadness тэгэхээр сатан Eminem тэ өөрийнхөө тархитлогоо юм alien хар яргийн гэснэ хинийг Machine Gun Kelly болохоор сатан одоо чөтгөр шулмын гэдэг юм байна тэ. My biggest flops are your greatest hits гэхээр миний хамгийн муу хийсэн уран бүтээлүүд бол тэ чиний одоо хамгийн шилдэг бүтээлүүдтэй тэнцэж очно гэл доош нь хийжлээ л да тий. The game is mine again ain't nothing changed but the locks. Энэ тоглоом бол одоо хүртэл минийхээ юу ч өөрчлөгдөггүй. Гэхдээ lock гэдэг яг нөгөө charge нөр өөрчлөгдөн гэж болно. Бас энэ ч нөгөө locks гэдэг Нью-Йоркийн нөгөө гаралтай нэг групп байгаа штэ. Нөгөө Styles P хин Jadakiss тий. Тэр so before I slay this bitch I give a Jadakiss гэхээр яг тий Jadakiss чи нөгөө locks-ийн нөгөө member штэ. Тэгээд тэрийг бас оруулаад би энэ тэ үлгчин ингээд слэй хийж байхгүй болохоос өмнө чам нэг кейс өгье гэл. Мэдхгүй ямар ч тэгэж холбогдоод яагаад тань. Тэгээд одоо бүгдээр үргэлжлэл рүү орцгоё. Gotta wake up Labor Day to this.
Being rich shamed by some prick using my name for clickbait in a state of bliss. Cause I said his goddamn name. Now I got a cock back aim. Yeah, bitch, pop champagne to this. It's your moment. This is it. As big as you're gonna get, so enjoy it. Had to give you a career to destroy it. Lethal injection, go to sleep 6 feet deep. I'll give you a beat for the effort, but if I was 3'11", you look up to me, and for the record, you would suck a dick to fucking be me for a second. Lick a boss like to get on my channel. Give your life to be a solidified. This motherfucking shit is like Rambo when he's out of bullets. So what good is a fucking machine gun when it's out of ammo? За тэг үргэлжлэн орж ирж байна. Тэгээд Labor Day-гээр миний дисийг сонсчихгүй. Тэгээд миний нэрийг ашиглаж намайг баян гэж шэм хийсэн. Тэгээд clickbait-ний төлөө явсан нэг юм алай нөхөр. Тэгээд яагаад ингэж байгаа гэхээр би зөвхөн нэрийг хийсэн гээд ийм болоод байна. Одоо би буцаад өөрийнхөө тэ наагаар cockback aim гэхээр би буцаад буугаа бариад ингээд дахиад тэрнлийг онлно. Тэ яа бэж pop champagne гэхээр тэ одоо энэ үйлдэл энэ болж байгаа бүх юмны төлөө чи шампанс ингээд задлаад энэ бол чиний moment тэ энэ бол чиний moment энэ бол чиний одоо цагаа. Тэ энэ бол чиний хамгийн том болох тэ as big as you're going гэхээр чиний одоо байж болох хамгийн том хэмжээнд хүрэх хэмжээ чи энэ. So enjoy тэгэхээр одоо тэгээ сайхан. Тэ enjoy. They had to give you courage to destroy тэгэхээр тэ би чамд career өгөө тэгээ тэрийг нь одоо би ингээ үгүй болгож байна. Little injection гэхээр ч одоо амар юм аюултай тариуртэй inject гэдэг ч одоо тарих мэрх гэсэн судсаар шахах суудахтай үг шүү дээ. Тэгээ go to sleep 6 feet deep гэхээр яг юм энд нөгөө хүмүүсийг үхэхээр газар ухаа тэрнээс доошо 6 feet-ийн доор нэг авсын тавьдаг. Тэрийг л нэгсэн үхэхэд байхгүй болоо. Тэгээд авсан доорж үхэлгээд ах шиг байна. Give you B for an effort тэгээд яг A for an effort гэдэг чинь нөгөө ямар нэг юм бүтээх гэж attempt хийгээд тэр нь success хийхгүй те амжилтанд хүрэхгүй A for an effort гэж зүгээр магтсан урам өгсөн байх. Тэгвэл B for an effort гэдэг тийм одоо A-ийг B болгоод бүр доошлуулсан те ямар ч хэдийн амжилтанд хүрээгүй ч гэсэн бүр A ч биш B гэсэн утгатай юм байлээ. Ингээд задлаад яриад байвал чинь бүр ядаргаатай тамтай бүр юм гүнзгий утгатай чи бүр кино шиг урт болох юм шиг байлээ. За тэгээд if I was 3'11" би 3.11 байсан бол you look up to me and for record чи над руу дээш харах байсан. Чи намайг ингэж харж дээш харах байсан. For record you suck a dick to fucking be me for a second. For record гэхээр яг үнэ хэлэхэд чи бол миний боог хөгчий те яг над чиг нэг хэдэн секунд ингэ над чиг байх байсан. Эсвэл хин нэгний боог хөгчий гэх юм уу те. Тэгээ like a boss act to get on my channel гэхээр одоо төмсөгтэй boss act унжуу төмсөгч юм уу те тэрийг чи хөхөж долоож иж миний энэ channelд одоо миний level дэрнэ give your life to be a solidified this motherfucking shit is like Rambo when he's out of bullets. So what good is fucking machine gun when it's out of ammo? Give your life to be a solidify гэдэг чинь найдвартай баталгаатай одоо ямар нэг юм solidify одоо тий бат бүх ингээд бодит болох гэсэн утгаас тий өөрийнхөө амьдралыг бодит болгоо гэж хэлээд байгаа юм аашаа. Тэнгүүтлээ тэр сүүлийн хоёр нь бүр нь болохоор энэ ямар ч сумгүй байж өөрийгөө Rambo-гоо одцсон. So тэр машин ган тэгээд дотор нь ямар ч сумгүй амаа байхгүй бах тэгээд юу болох вэ гэж бас доглоолох шиг байна. За тэгээд үргэлжлүүлээд үргэлжлүү нь орцгоё. Had enough of this tatted up mumble rapper. How the fucking him and I battle? He'll have to fuck him in my flannel. I'll give him my sandals cause he knows long as I'm shady he's gonna have to live in my shadow. Exhausting, letting off on my offspring like a gun barrel, bitch get off me. You dance around it like a sombrero. We can all see you're fucking salty cause young Gerald's balls deep inside a Halsey. Your red sweater, your black leather. You dress better, I rap better. That a death threater, a love letter. Little white toothpick thinks it's over a pick. I just don't like you prick, thanks for dissing me. Now I had an excuse on the mic to write, not a light. But really I don't care who's on the right. But you're losing the fight you pick. За тэгээ үргэлжлэн орж ирж байна. Тэгээ шууд орчуулад энэ шөөстэй mumble rapper-аас нөхөр залхаж байна. Тэгээ энэ алиа өстэй наатаа яаж ингэ rap battle хийх юм бэ? Энэ манай авгаа тэ Кими ингээ баах гэдэг гинэ тэгвэл заавал миний цамцыг өмссөн байх хэвээр. Тэгээ миний цамцтай байх хэвээр. Тэгээд тийм бол I'll give my sandals гэхээр би өөрийнхөө сандалыг өгнө. Cause he knows гэхээр ягаад тэгэхээр тэр мэдж байгаа. Би Shady гэсэн нэрээ авч явсаар байгаа цаг тэр миний сүүдэрт амьдрах болно гэдэг.
exhausting ядарж байна. Let off on my offspring гэхээр би одоо өөрөөсөө гаргаж бүтээсэн юм лугаа буудаж хүршиж те одоо тэднийг үгүй гэж байна. Like a gun barrel гэхээр те одоо бууны тэр хошууг одоо гол төмрийн долоо над те bitch get off me надаас зайлаач гэж юм гэж юм үү те you dance like sombrero яг sombrero гэдэг нь тэр Мексикод өмсөддөг тийм сарсан малгай л хийдэг юм байлээ те тэд нар чинь тэрийг тойрж бүрслээд дээ шүү те чи тэгж бүжилдэг юм анаас we can all see you fucking salt гэхээр те бид нар чамайг харж байна чи salt те үнэхээр нэг юмд шартаад ингээ гомдоод ингээ шарлахаад байна. Ягаад тэгэхээр Young Gerald Balls Deep Inside Halsey гэхээр Young Gerald гэдэг нь нөгөө Young Jay-Z-г хэлээд байгаа юм байлээ. Young Jay-Z чинь нөгөө Halsey-тэй нэг хэсэг явуулдаж байгаа хэсэг бавж байгаа хайцсан юм ааши. Тэгээ мань хүн бас тухайд нь харьцдаг байсан юм ааши. Тэгээд хатаагаад юм уу яагаад тэр нэмнэ мэдсэн юм уу бас хажууд нь тэгээд тэгээ үргэлжлээд your red sweater your black letter тийм чиний улаан цамц тийм хар савих чи илүү хувц өмсдөг би ихтэй илүү рэп хийдэг. Death threat or love there энэ одоо аюулын занал одоо амир юу гэх death threat гэхээр ч одоо алан шүү хэдэн шүү гэсэн занал хийллүүтэй эсвэл хайрын захиа юу те юу гэх жижигхэн те цагаан шүдний жигшлүүр мэнэ think it's over pig I just don't like you prick гэхээр чи энэ бүх зүйл болоод байгаа нь би зөвхөн нэг зурганы төлөө гэж бодож байна уу үгүй ээ би зүгээр чамд дургу prick гэдэг ч одоо боо те dick сууд бас нэг өөр хөлбөр шүү дээ. Тэгээд thanks for this юм. Now this is баярлаа. Одоо надад те микрофон дээр очоод not like гэдэг дуу тийм бичиг excuse өгсөн те. Excuse-тэй боллоо. But I really don't care who's in the right. Би те хин зөв хин буруу нь бол над тамаагүй. But you're losing the fight you picked гэхээр чи ихтэй өөрийнхөө сонгосон зодоон тулаан те өөрийнхөө сонгож ингэж итгэлтэйгээр сонгосон юундаа чи одоо хожигдоод байна гэсэн ингээд энэ хэсэг нь дуусаад одоо тэгээ дараагийн хэсэг нь орж ирээ тийшээ бүгдээр орцгоё. Who else want it? Kills, attempt fails, button L's, fucking nails in these coffins as soft as cotton nail. Kill shot, I will not fail. I'm with the doc still, but this idiot's boss pops pills and tells him he's got skills. But Kel's the day you put out a hits, the day Diddy admits that he put the hit out, they got pop kill. Ah, I'm sick of you being whack and still using that motherfucking auto-tune. So let's talk about it. I'm sick of your mumble rap mouth. Need to get the cock about it before we can even talk about it. I'm sick of your blonde hair and earrings just cause you look in the mirror and think that you're Marshall Mathers. Don't mean you are and you're not about it. So just leave my dick in your mouth and keep my daughter outie. За тэгээ сайн орж ирсэн одоо төгсгөлийн хідэн мөр 10 хэдэн мөр орж ирж байна. Тэгээ ингээд ерөөхдөө дуу дуусч байгаа шүү. За үргэлжлээ who else wanna kill stem face button nails гэхээр өөр хэн надтай те одоо ингээд эрсэлдэж тарсалтад маар байна. Machine Gun Kelly-г одоо Kells гэж дуудаад байгаа шүү дээ. Тийм тэрний attempt нь бол fail шаасан. Тэ Button гэдэг чинь Joe Budden-ыг яриад байгаа шүү дээ. Тэр чинь бас нэг хэсэг Eminem-тэй тэр Slaughterhouse-д байхдаа тэр Eminem-с илүү байсан би хамгийн lag lyricist юу ч гэлээ тэгээ нэг халзан нөхрөө сүүл music бас муулаас энэ хүн болгонтой нэг яд өөрт нь хит дуу нэг байхгүй ганц дуу гэдэг тэр нэг киноны step up лээ өөр байхгүй шүү дээ тэр хоёрыг ярьж чинь тэгээд fucking nails in this coffin as soft as cotton nail гэнэ тэгээ энэ юун дээр кофен ч нөгөө юу штэ авсан штэ тэгээд коттонел гэдэг нь юм нойлын цаас л үүдг юм бэлэн зөөлхөн тэгээд энэ нойлын цаас юм зөөлхөн авсан дээр би ингээд хадаас нь хадж байна гэсэн утгатай энэ хоёрыг одоо хинч бишээ те гэж байгаа юм ааш тэгээд kill shot I won't fail with the dark still гэхээр kill shot ойлгомжтой дууны нэр эсвэл одоо өхлийн shot ч юм уу те би энэ дундахгүй би одоо хүртэл доктор Дрэтэйг яг энэ доктор Дрэгийн нөгөө стил Дрэгээ дуу байдсан шүү дээ. Тэрийг л яг эргүүлээд байрлалангуудлаа Дрэгийн докорс л оруулсан юм байна лээ. Тэгж тайлбарж илээ тэрүүрлээ but this idiot boss pop bills and tells him he's got skill. Тэнгүүл энэ яг энэ мангар амтны босс нь ингээ янз бүрийн те ийм одоо ууж манарч тэгснэ энэ өөрийнхөө энэ артистыг авьяастай гэж хэлдэг. Puff Daddy-г хэлээд байгаа юм байна. Нөгөө Bad Boy хин чин Machine Gun Kelly чин хамааралтай болохоор тэнгүүлээ үргэлжлээ. Гэхдээ Kelly but the Kelly the day you put out the hits the day that Diddy admits that he put the hit out that got Pac killed. За энэ дээр юу юм бэ лээ энэ. Яг орчуулбал тийм л дээ. Diddy энэ хин
Machine Gun Kelly-гийн ийм хит дуу гаргалаа гэд ингэж хэлж байгаа нь яг дээрийн нөгөө тэ Пакийг өгөхөөс өмнө хэний Biggie-гийн хит дуу гаргаад тэгээ Пак тэрний дараа Пак өгсөн гэж яг тэр хоёрыг хамааруулж байгаа нь яагаад хамааралтай байгаад байна гэсэн чинь Пак Tupac ч болохоор 9 сарын 13-нд өнгөрсөн юм байлээ. Тэгээд энэ K-Shot гэдэг энэ дуу нь болохоор яасан юм бэ? 9 сарын 14-нд яг 1 хоногийн дараа ихтэй олон жилийн зөрүүтэй л дээ. Тийм болохоор хамааруулаад ингээ оруулж байгаа юм байлаа. Тэгээ өөрөглөө I'm sick of being whack, I'm still using the motherfucking auto-tune. Тэгээ би чамаг ийм бүр лалрын арчаагүйтэй ийм whack байхаж хараад үнэхээр залхаж байна. Тэгээ чи одоо хүртэл энэ auto-tune гэн хараалцаа автотоныг хэрэглээд байна тий. Тэгээд let's talk about it. I'm sick of your mumble rap mouth. Тэгэхээр чиний mumble rap юм амнаас чинь би үнэхээр залхаж байна. Одоо энийг ярилцъя. You need to get talk about it before we can talk about it. Тэгэхээр тэг чи амандах амандаага боо тэ миний эрхтнийг амнаас аваад тэгжиж бид нэр ярилцсанаа. I'm sick of your blonde hair and earrings. Би чиний шар усын эмгэнээс ч үнэхээр залхаж байна. Just cause you look in the mirror and think that you Marshall Mathers. Яагаад тэгээд чи тийм бол чи одоо өөрийгөө толинд арахаар тэг тэгж боддог баха. Тэгээд your Marshall Mathers чи намайг байна гэж өөрийгөө тэгж толинд орж боддог баха гэж өөрийгөө харьцуулах шиг л та. Энтэй Machine Gun Kelly. Тэгээд don't mean you are and you're not about it. So just leave my dick in your mouth and keep my daughter out of it. Тэгэхээр тэ ойлгомжтой. Чи бол тэ өөрийнхөө бодож байгаа шиг хүн биш ээ. Тэгэл чи бол тэ өөрсгөө яриад байгаа юм биш ээ. Тийм болохоор миний эргэтэн амандаа үлдээгээд харин миний охины нэрийг ахиж битээд урсаараа амнаасаа хас чаяа гэд. Ингээ дуу маань дуусч байна. Тэгээ бас маш урт дуу байлаа. Жоо халтуурны маркийг орчуулах хийжлээ те. Тэгтээ ах энэ яг бүр хийдгэр хийсэн бол энэ бол цагийн юм болох уу. Тэгээд анхааралтай үзсэн та бүхэнд баярлалаа. Жоо уйтгартай хийх шиг боллоо гэхдээ ахт үзэхгүй тэр үз. Тэгээд Eminem-ийн дуу хийн гэснээр хийслээ. K-Shot-ыг хийгээч зөндөө хүмүүс гоогаад тасан даа хийлээ. Тийм тэгээд лайк шеэр дараарай Slam Rap-ыг Facebook, Instagram, YouTube дээр дагаарай. Одоо тийм YouTube дээр нэг 12-3 мянга байна. Нэг 15 мянга хүрчих гээл үзээд байна шүү те. Тэгээд лайк дараарай, шеэр дараарай. Одоо мөнгө олж байгаа юм шүү. Тэгээд лайк, шеэрийг хараад баярлалаа л байж да. Тэгээд удахгүй шинэ видео оруулж. Энэний дараа харин энэ Machine Gun Kelly-гийн DC-г орчуулчих гэж бодоод бас нэлээд уртлын байлээ ихтэй харж байгаа бол яа. Тэгээд удахгүй шинэ видео оруулцгаая.